Хэрвээ та гартаа алим бариад тавьчих бол юу болох вэ? Тийм ээ, алим доош ундаг. Гэхдээ яагаад алим дээш нисдэггүй вэ? Яагаад хажуу тийшээ явдаггүй юм бол? Яагаад заавал доош ундаг вэ? Хэрвээ гинт таталцал алга болвол бид яах вэ? Бүх зүйл агаарт хөөх юм болов уу? Өнөөдөр бид энэ маш сонирхолтой нууцыг ойлгох болно. Таталцал гэдэг нь бүх биетүүд бие биенээ татах хүч юм. Энэ нь зөвхөн дэлхий биш. Дэлхий биднийг татдаг. Бид ч гэсэн дэлхийг татдаг бахна. Гэхдээ дэлхий маш том учраас түүний татах хүч илүү их байдаг. Тиймээс бид газар дээр байдаг. Алим модноос унах үед дэлхий алимыг татдаг. Тиймээс алим доош ундаг байна. Энэ бол таталцлын хамгийн энгийн жишээ. Сонирхолтой байранд хэлье. Хэрвээ та саран дээр очивол та илүү өндөр үсэрч чадна. Яагаад гэвэл саран дэлхийгээс жижиг, таталцал нь суул байдаг байна. Жишээ нь дэлхий дээр та 1 метр үсэрвэл саран дээр 5-6 метр үсэрч чадна. Та боддоо бид яагаад зүгээр үсрээд агаарт нисчихдэггүй юм бол? Учир нь дэлхий биднийг байнга доош татдаг. Тиймээс бид газар дээр алхдаг, бид доош ундаг, бид нисэж чаддаггүй. Бас нэг сонирхолтой байранд хэлэхэд сансарт байгаа сансрын нисгчид яагаад хөвдөг вэ? Учир нь тэд жим бахтай орчинд байдаг. Тэнд таталцал маш сул тул хүмүүс хөвдөг, ус бөмбөлөх болдог, бүх зүйл агаарт байдаг бахны. Дэлхий биднийг яаж татдаг юм бол? Дэлхий өөрөө маш том. Тиймээс таталцлын хүч нь маш хүчтэй. Энэ хүч биднийг газар дээр барьж байдаг. Агаарт нисгээс сэргийлдэг. Хэрвээ энэ хүч байхгүй бол бид бүгд агаарт хөөх байсан. Энгийн туршилт хийгээд үзээрэй. Нэг зүйл гартаа барь. Тэгээд тавиад үзээрэй. Доош унаж байна уу? Тийм ээ. Яагаад? Дэлхий татаж байна шүү дээ. Ингээд бид юу сурсан бэ? Таталцал гэдэг нь татах хүч. Бүх биетүүд бие биенээ татдаг. Дэлхий биднийг доош татдаг. Тиймээс бид газар дээр байдаг нь. Дараагийн хичээлээр бид масс гэж юу вэ гэдгийг ойлгоно. Яагаад зарим зүйл хүнд, зарим нь хөнгөн байдаг вэ? Үүнийг хамтдаа сонирхцгоё.